миний хоолоос үүсэн байгаа. Тэг ер нь бол яг өөр сүсгдэнэх. Цагийн тулгын хоол ерөөс яг миний зуршил, бүр амар муу зуршил. Ер нь бол ийм зуршилтад хаях хэрэгтэй. Гэтэл хайж чадахгүй л байна л да. Би өөрийгөө яагаад энэ зуршлаа болж чадахгүй байгааг бодсон байхгүй юу? Тэгээд яаж игээд ингээ хийгээд тэр хийж байгаа юм ингээ болоод нэг бол ингээ гайгүй дүн аваад яваад идэг болохоор за тэгж байгаа болчих юм чинь ингээд ер нь бол яваад идэв шүү. Тэгээд ерөөсөө яг нэг юм чөтгөрийн тойрог шиг юм болсон. Бүх юмыг ингэж цагийн тулгаж хийсээр агаад дандаа л ингээд дедлайнтай ингэж ноцтолдож ажилдаг, сурдаг болсон. Гэтэ тулцсан бол яах вэ? Одоо нэгийг тулчлаа штэ. Яах ч аргагүй штэ. Нэгдүгээр шалгалт яг ингээд цаанаас ч гаргаад өгсөн байгаа шалгалтын хэрвээ заавар одоо ямар шүү сэдвийн доор ямар хуу одоо форматтай нэг бол бичих юм уу эсвэл ингээд олон сонголттой ч юм уу те шалгалт эрхийн гэдгийг эхлээд мэдчих хэрэгтэй. Бол тэгэх юм бол ороод шоконд орохгүй. Тэгээ хамгийн гол нь багшаасаа яг аль сэдвүүд шалгалтын дээр орох юм бэ гэдгийг айгуу сайн лавлах хэрэгтэй. Тэгээ яг тухайн сэдвтэй холбоотой юмыг нь л унсан дээр тэр цагийн толцсон юм чи. За тэгэнгүүтээ өмнөх шалгалтын материал ч юм уу эсвэл ингээд жишг тестүүдийг олонгуудаа эхэндээ шууд уншихгүйгээр хийчих хэрэгтэй. Тэгээд тэндээсээ эхний ээлжинд яг өөрийнхөө бүтэн мэдж байгаагуудыг яг нэг хальт баттгаад ер нь бол баталгаатай болгож болно. Тэгэх юм бол тэд нэр чи яг ингээд яадаг ч гэсэн оноо авах сэдвүүд болчихлоо шүү дээ. Харин сайн мэдгүй байгаа нэг бол эргэлзэж байгаа сэдвүүд дээр илүү төвлөрсөн дээр боддог төрлийн хичээлүүд бол цаад концептыг нь ойлгочих юм бол харьцангуй гайгүй шүү дээ. Харин уншдаг хичээлүүд уншдаг хичээлүүд амар дургу. Ингээд уншихлаар ойлгоод байгаа юм шиг мөртлөө яг асуултан дээр ирэнгүүт нэг тийм айгүй төстэй ойлголтууд ихтэй тэднийхний ялгаануудыг ингээд яг сайн ойлгохгүй бол шалгалтын дээр гарч ирэхэд ялангуяа ингээд олон хариулттай одоо тестэн дээр андуурах тохиолдлууд айгүй их байдаг. Тэгэхээр тиймэрхүү төрлийн шалгалтанд бэлтгэхийн тулд найзтайгаа ч юм уу эсвэл багийнхантайгаа бөөнөрөө заяа тусдаа асуултууд бэлдээд очоод бинээсээ асуугаад тэгээ хоорондоо ярилцах юм бол толгойд бүр амар сайн үлддэг. Би яг энийг оюутан байхдаа хүний нөөцийн хичээл дээр хийж үзээд шалгалтын дээр орсон чи бүр ингээд бүх юмнуудыг мэдээд идгийн. Тэгэл би вау яг унших жил ингэж бэлтгэх ёстой юм байна гэж бодож байсан. Янз бүрийн эссе, зохион бичлэг нэг бол ингээд тайлан ч юм ингээд ямар нэг юм бичдэж штэ тий. Тэр тохиолдолд ер нь бол энийг хийхгүй ч гэсэн нэлээд эртнээс ингээ хараад сэдвэн дээр нь юу байх юм, бүтцэн нь юу байх юм, юу бичих ёстой гэдгийг зүгээр л хараад ойлгоцсон байх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол эссе бичихдэр сэдвэн хараад гол шаардлагыг нь ойлгочихгоотой би яадаг вэ гэхээр за нэг иймэрхүү юм бичиж болох юм байна гэж бодчихдог байхгүй юу тухайн үед. Тэгэл зүгээр ингээл янз бүрийн юм хийгээл өөр юм хийгээл уншаал эсвэл ингээл явж итэл нөгөө нэг санаанууд орж ирээд ингэж болох юм байна, тэгж болох юм байна гэл тэднийгээ зүгээр ингээд утсан дээр ч юм уу тэмдэглэл явааддаг байхгүй юу. Тэгэл за би ингэж бичих юм бол одоо нэг иймэрхүү бүтцтэй, иймэрхүү эхлэлтэй байна. Төгсгөлд нь ингэж бичнэ гэдэг ч юм уу те. Тэднэрийгээ ингээд зүгээр л тархин дотор ингээд өөрөө бодогдоод байдгийг. Тэгээд яг бичихтэй бол өмнөх өдөр нь ч юм уу те бичиж байгаа шүү дээ. Нэг хоногийн дараа гаргасан драфтаа дахиад засаад тэгээ юу нь бол хураалгацдаг. Гэтэ яг ингэж байгаа тохиолдолд яг бүтэн 100 аавна гэдэг бол хэцүү. Тэгэхээр яач ч гэсэн өмнө л хийсэн арай дээр л дээ. Багаараа хийж байгаа бие даалтын ажил дээр заавал оролцох хэрэгтэй. Яг бие даалтын ажлыг хийгээд явж байхдаа нөгөөний хичээлийн юмнуудыг айгүй сайн ойлгож авд юм санагддаг байхгүй юу? Тэгэхээр багийн идэвхтэй гишүүн бай. Чадах юм бол бүр лидер байгаа хүмүүст ажлыг нь хуваарлаж өгөөд буцаагаад нөгөө битсэн одоо яасан юмнуудыг нь аваа. Тэгээ дээрэс нь хамгийн сүүлийн гаргаж байгаа яг эцсийн тайлан дээр тэрийг ингээд засах, янзлах, сайжруулах ажлыг хийх юм бол бүр амар сайн хичээлээ ойлгодог. Яг тэгж ажиллангууд ер нь бол багийн хүмүүсээс илүү их юм хийгээд тэгээд тэднэрт ингээд зүгээр оноо өгж байгаа юм шиг байдаг байхгүй юу? Гэхдээ гарах үр дүн нь айгүй том. Яг тэр тухайн хичээлээ айгүй сайн ойлгочих юм бол бие даалтан дээрээ сайн оноо авахаас гадна дараагийн шалгалтын дээр тэр ойлголтууд угаасаа буцаад ороод ирдэг. Тийм учраас би яг багийн бие даалтан дээр хичнээн цагт тулцсан байсан ч гэсэн маш идэвхтэйгээр оролцдог. За дараагийн чухал нь бол мэдээж төлөвлөлт. Баахан өгөх ёстой бие даалтууд, шалгалтууд, эссенүүд, аваарцоо бичиж
хугацааг нь тавиад нарийн төлөлгөө гаргахгүй л бол толгойн дотор нэг юм ингээд эргэлдээд байхгүй. Яна тэрийг чих хэвээр энийг чих хэвээр гэд. Тэгэхээр бүх юмнуудаа сайхан эхнээс нь ингээд бичнэ. Тэгэхгүй авчихлаэр баах юм л тал тишээ өсөрсөр агаад сүүл рүүгээ яг нэг тийм чанартай гараас гаргасан юмгүй үлдчих гээд байдаг. За мөн дараагийнх нь яг тэгж бичиж байхдаа одоо нэг зүйл хэр их хэмжээ хугацаа зарцуулах вэ гэдгээ арай бодтойгоор тооцож бодтой төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэх юм уу. Одоо юу гэдэг нэг бие даалтыг хийхэд цаг суунаа гэж ботцсон байтал яг үнэ тийм хийгээ суунгууд чинь цаг бүр яг харвсан сум шиг өнгөрдөн штэ. Тэгэл нэг мэтгэд ингээ 2 3 цаг зарцуулсан мөртлөө нөгөөт нь дусаагүй байдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг бодтой хугацаануудыг тооцож эхлээд бүр яг хит одоо эцсийн мөчөд тулахгүйгээр хийж эхлэх ёстой гэсэн үг. 8 дахь нь заавал хэрэгжүүлэх ёстой дүрм. Өөртөө химэл дедлайн үүсгэх. За ямар нэгэн ингэ шалгалт ч юм уу бедаалтын ингэ сэдвүүдийг нь харчлаа штэ. Гэтэл яа нэг л ойлгохгүй юм шиг санагдаал те нэг л дутуу ойлголттой яваа юм шиг санагдаад эхлэх юм бол өөртөө шууд химэл дедлайн тавих хэрэгтэй. Тэгтээ хин нэгэн хүнээс тусламж гуйна. Багштай ч юм уу профессортой хэлээд нэг бол найзаасаа ч юм уу эсвэл ангийнхаа онцордог хүүхдээс ч юм уу за би чамаас ийм юм дээр тусламж авах гэсэн юм аа. Хоёлаа юу гэдгийг дараагийн 3 дахь өдөр тэдэн цагаас уулзвал болох уу? Би ингээд өөрийнхөө драфтыг ч юм уу эсвэл ингээд ойлгохгүй байгаа юм асуултуудаа бэлдээд ирья гэж хэлээд цаг тохирчих хэвээр. Тэгээ хин нэгэнтэй яг цаг тохироод юм амлчингууд чинь хүн тэргийг хийдэг байхгүй юу? Тэгээ тэр хоорондоо хамгийн ихний одоо тест ажиллах ч юм уу драфтаа бий болгоод яг ойлгохгүй байгаа зүйлсээ нарийн гаргана. Үүнээс ч очингууд яг юуг нь ойлгохгүй нэхэр ер нь л ойлгохгүй байна гэж хэлж юусоо болохгүй. Тэрэндээс авсан зөвлөмжийнхээ дагуу хийнгүүт бие даалт ч юм уу шалгалтын дүн үнэхээр сайжирдаг. Тэгэхээр энэ бол яг цаг нь тулгадаг хүнд бол аяйгүй зөв арга. За нөгөө талдаа яагаад цагийг нь тулгаад байна вэ гэдэг нэг асуудал гарч ирж штэ. Ихэнх шалтгаанууд ер нь бол ийм байдаг. Нэгдүгээрт хугацаа нь болоогүй байгаа учраас. Тэгэхээр яг сарын дараа гэд юм өгсөн байлаа хэд яг үнэ тэрийг сар зарцуулагддаггүй хэдхэн хоног л зарцуулагддээ штэ тий. Тэгэхээр хугацаа нь болоогүй байгаа учраас тэгэл яваад байдаг. Тэгэхээр химэл дедлайн үүсгэх бол нэг чухал арга. Нөгөө талдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх. Яг ингээл хийх гээл сунгууд за болоогүй юм чин гэл нэг бол за одоо нэг юм байгаа юм чи тэрийг хийчихье гэдэг ч юм уу тий. Тэгээд яг эцсийн мөчөд ороод ингээд тодорхой хэмжээнд ингээд стресстенгүүт анхаарал амар сайн төвлөрөөд тэг юм хийдэг. Минийх юу нь бол яг тэгдэг байхгүй юу? Яг ингээл болоогүй юм хийх гэхээр анхаарал төвлөрөхгүй. Яг ингээд толцсон юм хийхлээр бүр анхаарал бүр ёо яг 100% тэрэндээ ингээд фокуслдаг. За бас нөгөө талдаа яг тэр бедаалт ч юм уу эсэ нэг тийм хэцүү санагдаад хийхгүй яваад идэг. Тэгээ бежитл ингээд баахан юмнууд тулаад стресстэй штэ. Тэнгүүт стресс яг ингээд яг тодорхой хэмжээнд хөрөнгөт тэрийг арилгахын тулд шууд юмаа гэдэг хэллээд учрыг нь олчингууд зарим юм бүр үнэн амархан байдэн штэ тий. Тэр стрессийг зүгээр ашиглаж сурах хэрэгтэй. Зарим хүүхдүүд стресстэй л яваал байна. Тэгээд тэр стрессийг чинь бууруулах ганцхан арга нь юу нь л юмаа хийж эхлэх ёстой байхгүй юу? Тэг чин тийхгүй ингээд санаа зовоол нөгөөдгтөө ингээд шаналж явсаар агаад бүр ингээд хугацаа нь хитрхийг тулаад тэнгүүтээ за би юусоо хийж чадахгүй юм байна. За хэд шаавал хэд аав гэ хаяад тэгээд мууд аваад явдаг байхгүй юу? Тэгээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол тэр хүн сүүл рүү ингээд ямар ч өөртөө итгэлгүй болчдөг. За би угаасаа хийж чаддгүй юм чинь нэг бол би тэгтээ тэргүй одоо өмнөх юмнаар муу авц юм чинь гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нэг талтаа одоо юу гэдэг танаа багийн хүүхэд чинь яг ингээд юу хийх учраа олохгүй яахгүй ингээд хийхгүй яваад байх юм бол нэг талтаа тэр хүн үнэхээр залхуудаа биш зүгээр л яг яах ёстойгоо ойлгохгүй байж магадгүй. Тийм учраас багийн сайн гишүүн байхдаа нөгөө талдаа бас багийнхаа гишүүдэд юу хийх ёстой гэсэн алхамаар нэгт тэр хоёрт тэргээд тодорхой бичээд өгчих юм бол тэр хүүхдүүд бас нэгтэлтэй аягүй том тус болоод дээрэс нь багийн ажид бас маш сайн явдаг. Хамгийн сүүлд нь яг одоо миний хэрэгжүүлж байгаа гол арга бол өглөө босоод шүдэ маагаал усаа уунгуудаа шууд компьютер дээрээс баг. Тэгтээ яг хамгийн их тойроод яваад байгаа хамгийн цагт тулцсан хамгийн чухал ажлыг барьж авах.
Би ер нь нэг тийм одоо шаршуу төрлийн хүн байхгүй юу? Орой ингээд суухлаар толгой сайн ажилдаг. Тэгээд өглөө юм хийхлээр одоо нэг төвлөрч чадахгүй байгаа ч юм шиг санагддаг ч юм уу те. Тэгсэн чинь тэр шалтгаанууд нь ийм байсан юм гэж ойлгоод байгаа. Өглөө хосоод нүр амаа угаагаал юм идэл тэгэл нэг гэр орноо жоохон цэвэрлээл ч юм уу те. Ингээл янз янзын юм ингээл хийгээл явж итэл ирчүүч багаар ингээл буураад том ажил барьж авахгүй ингүүт арай ингээл зүрхлэхгүй болонгуудаа нөгөө нэг за жижиг сажиг ажлуудыг эхнээс нь дуусгаж жаад орой суучи гэж боддог байхгүй. Сүүлийн үед яг ингээд юмнуудыг гараасаа гаргаад байгаа нь өглөө босоод яг хамгийн том ажлаа барьж аваад өдөр гэхэд дуусчингууд бүр яа нуруунаас ингээд нэг тийм том ачаа аваа хийсэн юм шиг яг нэг тийм мэдрэмж төрдөг. Босож жижиг ажлууд бол яг тэр үлдэгдэл энергиэрээ хийхэд ер нь бол хангалттай. Ямар ч хэсэн хэрвээ яг начиг тийм шаршуу төрлийн хүн байгаад шүн суудаг төрлийн хүн байх юм бол энэ аргыг туршаад үзээрэй. Өглөө босоод янз бүрийн юм хийн гэж огт бодохгүй яг ганцхан тэрийг л хийн гэж бодоод босно гэсэн үг. Bye bye.